Тэнгисийн цэргийн тусгай хүчний бэлтгэл офицер асан Дэвид Гоггинсыг энэ дэлхий дээр хамгийн хатуужилтай төвчээр дээр хүн гэж тодорхойлдог. Тэрээр 17 цагийн турш 4000 удаа сунааж төрнийх дээрх сунаалтын дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан. Бөгөөд 60 гаруй ультра марафонд оролцсон тамирчин. Хүн бүр намайг супермен гэж боддог. Гэвч би тэдэнд үннийг хэлэх ёстой байсан. Би үргэлж та нарын боддог шиг ийм хүчрхэг залуу байгаагүй юм. Дэвид Гоггинс бол Америк нэгдсэн улсын зэвсэг төвчний түүхэнд Тэнгисийн цэргийн тусгай хүчний бэлтгэл. Тэр намайг ёстой нэг тоосыг маань гүвдэг байсан. Арми рейнжерийн сургууль, тэмдэглэлийн дэвтэр дээр маань хүртэл чанар хүчний тактикийн удирдлагын сургууль гэсэн 3 том шалгуурыг бүгднгийн дүүргэсэн цор ганц дайчин юм. Тамирчин, элтгэгч, цэрэг мөн Нью-Йорк Таймс-ийн бестселлер номын зохиолч бөгөөд хүмүүс түүнийг дэлхий дээрх хамгийн хатуу самар гэж нэрлэдэг. Яагаад энэ бүхэнд үнэнд тийм чухал гэж? Намайг 7-8 орчим настай байхад нэг өдөр өрөөний гадаа чанга шуугаан сонсогдсон юм. Унтахаар зэхэж байтал аав маань ээжийг минь зэрлэгээр зодож байв. Ээжийг цохиж унахчаад үснээс нь зулгаагаад дээврийн өрөөний шатнаас доош чирж байлаа. Тэр насан дээр би бурхан минь би одоо яг яах ёстой вэ? Би маш их айж байна гэж бодсон ч дотроос нэг зүйл чи очиж ямарваа нэгэн зүйл хийх ёстой гэж хэлэх шиг болсон. Тэгэд би шатаар гүйж очиод аавынхаа нуруунд дээр үсрээд наалцчихсан. Гэвч тэр намайг өгтөлмөн зодсон. Хүзүүнээс минь ахуулаад шагаа хүртэл минь цус шүүртэл зодсон. Маргааш өглөө би хичээлийнхээ тал өдөрт явах гэж байхад ээж сэрээд хүнчлийг маань сөхөж харав. Намайг ямар их няцарч хөхөрснийг хараад ямар царай гаргасныг би хизээч мартдаггүй. Түүний зүрх нь бараг бүр мөсөн зүсэгдсэн ямар ч тэнхэлгүй болсон харагдсан. Намайг 8 настай байхад ээж минь эцэст нь түүнийг орхих зориг гаргаж бид Индиана мужийн Бразил гэдэг жижиг хот руу нүүсэн. Тэнд л миний жинхэнэ дайн эхэлсэн л дээ. Тэр хотод 10,000 орчим хүн амьдардаг байсны ердөө 10 л хар арьстай гэр бүл байв. 1995 онд KKK буюу Ku Klux Klan 7 дугаар сарын 4-ний парадаар жигсэж байлаа. Тэр хавийн цөөхөн арьстай хүүхдүүдийн нэг байх нь хүний сэтгэлд маш том сойрог үлдээдэг. Тэмдэглэлийн дэвтэр дээр маань чамааг ална гэсэн бичигдсэн байдаг. Машин дээр маань ч гэсэн энэ хар арьсныг алнаа гэж бичсэн бичиг байдаг байлаа. Энэ бол 90-ад оны ихэнх үе байлаа. Хэдийгээр би гаднаа зүгээр юм шиг надад өвдөлт байхгүй юм шиг харагддаг байсан ч энэ бүхэн үнэхээр намайг дотроос маань идэж байлаа. Баг байхад ааваасаа авсан бүх айдас өөртөө итгэлгүй байдал маань улам бүрд орцсоор байсан. Энэ айдас намайг тарчилгаж байсан ч би юу ч хийж чадахгүй байсан. Ээж минь 3 зэрэг ажил хийж бид сарын $7 өртөгтэй байранд амьдардаг. Түүнд амьдрал маш хүнд байсан болохоор би бүх зүйлийг түүнээс нуудаг байв. Гэрийн эзэн эр хүн нь би гэж өөрийгөө боддог байсан тул ээжигээ миний амьдралын зовлонг мэдээсэй гэж би хүсээгүй. Би сургуульдаа дандаа хуулдаг байсан. 4-р ангиас ахуулаад ахлах сургуулийн 3-р курс хүртэл бүх даалгавраа хуулсан. Нэг өдөр ээжид маань ахлах сургуулиас мань захидал ирж билээ. Захидал дээр таны хүү сургуулиас хөөгдөх гэж байна. Хичээлийнхаа 25%-ийг тасалсан гэсэн байв. Ээж дандаа ажилдаа байдаг байсан тул намайг сургуульдаа яваагүйг мэддгүй ээж. Ээж тэр захидлыг орны маань хажууд уншиж өгөхөд би бүр мөсөн нурсан. Дахиад тэр амьдрал руугаа буцна гэдгийг төсөөлж чадахгүй байлаа. Тэр үеэс би өөртөө тухтай амар хэлбэр зүйлсийг хайж эхэлсэн. Гэвч тухайн зүйлийг хайх тусам миний ухаан санаа улам л тайван бос болж байв. Тэр хугацаанд би 125 фунт орчим жин нэмчин 175 фунт байснаа бараг 300 фунт хүрсэн юм. Би 24 настайдаа Ecolab гэдэг компанид жомны хор цацдаг ажил хийж эхлэв. Нэг өдөр гэрлүүгээ харж явахдаа зурагт асаагаад шүршүүд орчход гарч ирэхэд зурагтаар залуус ус руу орж байгааг харав. Уснаас өгтлээ айдаг байсан надад тэр дүр зураг үгээр илэрхийлэхөө аргагүй санагдсан. Зарим залуус нь хонхоо зөхиод бууж өгч байна гэсэн дуулга газар тавиад сургуулаа орхиж байсан. Тэр дүр зураг ч гэсэн намайг өөрийнхөө айдас, өөртөө итгэлгүй байдлын талаар эргцүүлэн бодоход хүргэсэн юм. Тэнд бууж өгөлгүй үлдэж бэрхшээлийг даван туулж буй залуусыг хараад би эднэр л жинхэнэ ирчүүд байна да гэж бодсон. Тэр болтол би өөрийнхөө амьдралын зовлонд аавыгаа сурах чадваргүй байдлаа. Арьс өнгөний үзлийнх гээд өөр олон зүйлийг буруутгадаг байв. Тэгэд би тэнд хэсэг сууж байгаад хинч чамд туслахаар ирэхгүй, хинч ирэхгүй. Энэ бол зөвхөн чиний эсрэг хийх тэмцэл гэдгийг би ухаарсан юм. Тэгэд миний хийж эхэлсэн хамгийн ихний зүйл бол өөрт байгаа бүх айдастайгаа нүүр тулах явдал байлаа. Би аавтайгаа уулзахаар Буффало хот руу буцсан. Түүнээс хойш олон жил уулзаагүй байсан юм. Учир нь би бүх зүйлийг бусдад тохож байснаа ухаарч асуудлынхаа гогцоог үндсийг нь тайлах хэрэгтэй гэдгийг мэдсэн юм. Тэр үндэс нь миний аав байсан юм. Би тэр чөтгөртөө нүүр тулж юу түүнийг тийм болгосныг яагаад намайг ийм болгож орхисныг харах ёстой байв.
Би хүүхэд байхаа болж 20 гарсан эр хүн болоод очсон юм. Аав маань яг л хуучин хэвээрээ байсан. Бид бие биенээсээ хизээч уучлалтгүйгаагүй. Тэр ээжийг маань эмээ өвөөг маань муулж элдв новшин юм ярьж эхэлсэн. Ингэвч би түүнийг хараад чи амьдралынхаа аль нэг хэсэгт өөртөө шархалж тэрийг шийдэж чадаагүй юм байна. Тэгээд тэр новшоо над дээр ээж дээр эргэн тойрныхоо бүх хүмүүстээр гаргаж байж гэдгийг би ухаарсан юм. Тэгэд би чи надад энэ зовлон үлдээсэн ч би өөрөө үүнийг засахуулна гэж хэлээд гэрлүүгээ харьсан юм. Хэдэн сар өнгөрлөө би хүүхэд байхдаа Rocky кинонд өвтлээ дуртай байсан юм. Өдөр бүр гэртээ ирээд VHS кассетныхаа бичлэгийг 14 дугаар үеэрэг үүлгэж үздэг байв. Apollo Creed Rocky-г өвтлөн зодож тэр бүр тамирдаж унаад байхад бууж өгөлгүй тэмцсээр байдаг. Уншиж бичиж чаддгүй булан шахагдсан тэр тэнэг тулаанч яг л би байсан. Хүн бүр түүнийг битгий бос хөвтөд бай гэж хэлж байхад тэр босоод л ирдэг. Apollo Creed гараа өргөн яллаа гэж бодоод эргэж хартал нөгөө залуу дахиад л босоод ирж байгааг хардаг. Тэр үед Apollo Creed-ийн нүүрэн дэх илэрсэн тэр гайхшрал миний амьдралыг өөрчилсөн юм. Rocky заавал ялах албагүй байсан. Зүгээр л дахин босоод ирснээр тэр Apollo Creed-ийн сэтгэл зүг үгүй хийж сүнсийг нь зайлуулж байсан. Apollo толгоо удаалган түүн рүү чи ямар гээчийн чөтгөрн вэ гэсэн шиг л хардаг. Би яг тэрэн шиг урд маань ямар ч саад бэршээл байсан хамаагүй дайрсаар л байдаг тийм хүн болохыг хүссэн. Би ялагдал нуралтаас өөр зүйлийг мэдэрмээр байсан. Энэ замыг эцсийг нь хүртэл туулахыг дэлхий дээрх бүх зүйлсээс илүү ихээр хүссэн. Тэгээд л би за одоо Тэнгисийн цэргийн тусгай хүчин болох цаг ирлээ гэж өөртөө хэлсэн юм. Тэнгисийн цэргийн тусгай хүчний 5-7 хоног бол 130 цагийн тасралтгүй бэлтгэл байдаг. Чи магадгүй ердөө 2 цаг л унтна. Тэр сургалтын зорилго бол хүнийг сэтгэл зүгээр нураах явдал юм. Хэрв чи зөвхөн гаднаа л хүчтэй дүр эсгэж дотоод сэтгэлээ засаагүй бол тэр 5-7 хоногийг хизээч давж чадахгүй. Өнөөдөр бидний олонх нь амьдралдаа хэцүү цаг үеийг туулж байна. Зарим нь дээрлэхүүлж, зарим нь стресстэж, зарим нь өөртөө итгэлгүй байна. Энэ ертөнц таныг толгойд маш их сөрөг зүйлсийг суулгадаг. Энэ нь зөвхөн танд тохиолдож байгаа хэрэг биш. Би сэтгэл зүйн хувьд ялагдагшгүй, хуйглагдсан ухаан санааг хөгжүүлэх хэрэгтэй болсон. Энэ нь чи өөртөө юу хэлж байгаагаас гадна хийж буй хөлмөрөөс чинь шалтгаалдаг юм. Бидний тархинд нэг төрлийн хязгаарлагч буюу хамгаалтын механизм байдаг. Энэ нь биднийг өвдөлт, зовлон шаналлаас хамгаалдаг. Надад хэцүү санагдаж эхлэх үед тархи маань "Өөгүй, эн чинь хөгжилтөө биш байна. Бид ухрах хэрэгтэй, суух хэрэгтэй, илүү тухтай зүйл олох хэрэгтэй" гэж хэлдэг. Тархи чинь чиний юунаас айдаг, ямар сул талдаа, ямар нууц сорвтойг чинь бүгдийг мэддэг учраас чамайг тэр зүйлээс холдуулахын тулд үргэлж тухтай бүс рүү чинь түлхэж байдаг. Яг л энэ үед л чи тархиа өөрийнхөө хяналтанд буцааж авах ёстой. Би гар дээрээ сунаач эвэр суулгадаг шиг тархиндаа бас эвэр суулгах хэрэгтэй болсон юм. Түүнийг өөрчлөх цорын ганц арга буюу хүний амьдрал тохиолдож болох хамгийн хүнд, хамгийн хэцүү шалгууруудыг өөрийн биеэр туулах явдал юм. Энэ л миний тархийг урд маань гарч ирэх ямар ч бэрхшээлийг ажирахгүй давах чадвартай болгох цорын ганц зам байсан юм. Тэнгисийн цэргийн тусгай хүчний бэлтгэл офицер асан Дэвид Когинсийг энэ дэлхий дээрх хамгийн хатуужилтай төвчээр дээр хүн гэж тодорхойлдог. 60 гаруй хэд холын марафон триатлонд оролцож 17 цагийн турш 4030 удаа турник дээр сүнэж дэлхийн дээд амжилтыг эвдсэн ир юм. Яагаад үнэ ийм чухал вэ? Би хаанаас ирснээ, ямар замаар явснаа, хүмүүс юу хэлж тэдэнд итгэл найдвар өгөхийг хүссэн юм. Тэд намайг хараад хөөх тэр ийм газараас ирчгээд өнөөдөр энэ зогсож байгаа юм бэ гэж бодоосаа гэсэндээ тэр би энд өөрийн ээжийг тайзан дээр өрж гаргамаар байна. Тэр намайг унах болгонд хизээч гараас минь татаж босгож байгаагүй. Харин тэр намайг газар унсан үед хэрхэн өөрөө хөл дээрээ босхийг зааж өгсөн юм. Амьдралынхаа өвдөл зовлон руу зоригтойгоор орж энэ зүйл яагаад надад ийм хэцүү байна вэ? Би яагаад энэ бүхнээс айгаад байна вэ? Яагаад би энэ ертөнцөөс өөрийгөө тусгаарлахгүй гэж өөрөөсөө асуув. Чамайг юу айлгаж байгааг сайн судал. Учир нь тамийн хамгийн хэцүү үед хамгийн хатуужилтай эр хүн ч гэсэн өөрийгөө хэр хүчтэй вэ гэдгээ мартчихдаг талтай.
Зовлон зүдгүүр шаналл бол амьдралын жинхэнэ шалгуур юм. Чи үүнтэй өдөр бүр амьдралынхаа хорон бүрт нүүр тулдаг. Энэхүү амьдралын аяллаа нөгөө талд гарах цорын ганц зам бол чи өсөж хөгжихийн тулд зовлон бишрэрлийг зайлшгүй туулах ёстой. Гэвч бидний олонх нь өөрийнхөө жинхэнэ аяллаа хизээж эхлүүлж чадахгүй байсаар амьдралыг дуусгадаг билээ.